Дараагийн мэдээ танилцуулъя. Бүгд найрамд Солонгос улсын ерөнхийлөгч Юн Сокёлыг огцруулах хэсэг шийдвэрийг баасан гарагт танилцуулах тухай мэдэгдсэн байна. За үндсэн хуулийн хувьд бол эцсийн шийдвэрийг баасан гарагийн 11 цагт мэдэгдэнэ гэдгийг тус улсын үндсэн хуулийн шүүхээс бол мегмар гаргасан мэдээлэлтэй дурдсан байна. За шүүхийн шийдвэр гарах болсон гол шалтгаан нь бол 2024 оны 12 сарын 14-ний өдөр бол ерөнхийлөгч Юн Сокёлыг огцруулах ийм санал гаргасан. За үүнээс бол 111 хоногийн дараа буюу тухайн үйл явдал болсон 2024 оны 12 сарын 3-нд ассамбле үндсэн хуультай зөрчилдөж за мөн дайны нөхцөл байдал зарласантай холбоотой асуудал үүссний дараа тухайн асуудлыг авч хэлэлцэж байгаа юм байна. За үндэсний ассамбле буюу бүгд найрамд Солонгос улсын парламент тухайн хүсэлтийг хүлээн авсны дараагаар хэргийг шүүхэж шилжүүлсэн. Улмаар бол 2025 оны 2 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл бол 16 гэрчийг дуудаж 11 удаа шүүх хуралдаан хийсэн байна. За өмнөх хугацаанд бол 8 үндсэн хуулийн шүүгч тухайн хэлэлцүүлгийг өрнүүлж шийдвэрийг гаргахаар бэлтгэл ажлыг хангасан байна. За хэрэв шүүх Юн Сокёлыг цэргийн онц байдал зарласан энэ бол үндсэн хууль зөрчсөн гэдгийг дүгнэж огцруулах саналыг дэмжих юм бол Юн Сокёлыг албан тушаалаас нэн дараа огцруулж шийдвэр гарснаас 60 хоногийн дотор бол ерөнхийлөгч ээлжид бус сонгуулийг явуулах ёстой болно. За 4-р сарын 4-өөс 6-р сарын 3-ны өдрийн хооронд бол тухайн 60 хоног тоологдох учраас ээлжид бус сонгуул нь бол 5-р сарын сүүлийн 7 хоног юм уу 6-р сарын эхний 7 хоногт болох боломжтой гэж тооцож байна. За харин шүүхээс түүнийг ямар нэгэн байдлаар үндсэн хууль зөрчөөгүй ноцтой гаргасан үйлдэл нь бол ноцтой зөрчил биш гэж дүгнсэн эсвэл хэргийг хэрэгсэхгүй болгож огцруулах санал нь эсвэл тухайн огцруулах саналыг албан ёсны шаардлагыг хангаагүй гэж үзэх юм бол хэргийг нь хэрэгсэхгүй болгож харин ерөнхийлөгч бол шууд албан тушаалдаа иргэн орох боломжтой ийм нөхцөл байдал үүсэх юм байна. За харин тухайн ерөнхийлөгчийг огцруулах импичментийн саналыг батлахын тулд 8 шүүгчийн 6-аас доошгүй нь бол энэ асуудал дээр зөвшөөрсөн юм байр суурийг илэрхийлэх ёстой. За ингэснээр бол шүүхийн шийдвэр нэгдмэл байдлаар гарах боломжтой. За энэ удаагийн гарах шүүхийн шийдвэр бол нэг удаа гэх байна. Өөрөөр хэлбэл тухайн хэрэгийг бол эцсийн байдлаар шийдвэрлэх учраас дахин заалдах боломжгүй байх юм байна. За энэ удаагийн шүүхийн шийдвэрийг бол тус шүүхийн ерөнхий шүүхийн үр гүйцэтгэгч Мөн Хёнбэ бол уншиж олон нийтэд танилцуулах юм байна. За энэ шүүхийн шийдвэртэй холбоотой асуудлыг бол олон нийтийн телевизээр шууд дамжуулан за мөн шүүх хурлын танхимд олон нийтийн төлөөлөл оролцохыг бол зөвшөөрч байгаа юм байна. За энэ удаагийн ерөнхийлөгчийг огцруулах асуудал бол бүгд найрамд Солонгос улсын түүхэнд 3 дахь удаа болж байгаа ийм асуудал юм байна. За энэ импичментийн өмнөх тохиолдлуудыг дурдах юм бол ерөнхийлөгч асан Ро Мөн Хёнийг бол огцруулах шүүхийн шийдвэр нь бол 61 хуудас ийм баримт бичиг гарч байсан бол өмнө нь бас ерөнхийлөгчөөр альжиж байсан Пак Гинегийн импичментийн шүүхийн огцруулах шийдвэр нь бол 89 хуудас байсан. За харин Юн Сокёлын хувьд бол тухайн хэргийн огцруулах шийдвэр бол үүнээс илүү урт байхаар боломжтой гэж үзэж байгаа. Яагаад вэ гэх юм бол хэргийг хилцэх хугацаа бол нэлээд урт байсан. Тэгэхээр бол шүүхийн энэ шийдвэр нь бол нэлээд урт гарах боломжтой гэж үзэж байна. За мөн үүний зэрэгцээ тухайн шүүхийн шийдвэр баасан гарагт зарлагдахтай холбогдуулан цагдаа нар Сөүл хотын төвд байх үндсэн хуулийн шүүхийн эргэн тойронд бол 100 метрийн орчимд бол вакуум бус байгуулахаар төлөвлөж байгаа юм байна. За энэ орчимд бол магадгүй энэ импичменттэй холбоотой импичментийг дэмжсэн хүмүүс жагсаж болно, эсвэл эсэргүүцсэн хүмүүс жагсаал цуглаан хийж за хоорондоо сөргөлдөх ийм асуудал үүсэх магадaltaй. За үүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор ийхүү олон нийтээс нэвтрэхгүй ийм 100 метрийн вакуум бусыг бий болгож байгаа юм байна. За эрх баригчид аюулгүй байдлын дээд түвшний сэрэмжлүүлгийг гаргаж за 20,000 орчим бол цагдаагийн офицерыг энэ арчимд бол ажилуулна. За мөн шүүхийн дээгүүр нисгэгчгүй онгоц нисгийг хориглож байгаа юм байна.